What's up, everybody? Here we are, Art Care Botek Boys. Would you be a green? Yeah. Yeah. We gotta be in a very special place. MMS Green Building. MMS Group. За өнөөдрийн дугаар Улаанбаатарын бас нэгэн сонирхолтой зэг. Монголд ганцхан байдаг ийм Монголын хамгийн эко, green, natural байгууллага ирсэн байна. Маш өндөр 3 төрлийн онцлог ирсэн. Мэдээж манай алдартай өхрийн өвчөө. За тэгээд боодог маань байна. 2 төрлийн шорлоготой ирсэн байгаа. Ямар 2 төрлийн шорлог авчирв? Дахиад байгаа шүү дээ. Дахиад байгаа шүү дээ. За тэгээд MMS Group-ийн ажилчид 80-аас 100 хүнтэй энэ зоогийг бид хэвтэрч өгнө. Дайлнаа. Энэ компанид гэхдээ бас зөвхөн ногоон барилга барихаас гадна олон сонирхолтой үйлчилгээ явуулдаг. Хамгийн сонирхолтой нь MMS Group-ийн философи нь өөрөө ногоон, эко, жинхэнэ байгаль компани. All right, let's experience with this. Please enjoy the tour with us. За орцгоо залуучуудаа. Welcome. Энэ дотор ер нь юу вэ? За. Wow. Сайн байна. За За сайн байна уу? сайхан зосч байна. Сайхан зусч байна. MMS Green Building буюу MMS-ийн ногоон офс тавтай морил. Замаар явж байхад байнга анхаарал татдаг байсан нэг байшин гоё тань. Нэг орж үзэндээ гэж шууд ороод. Тэгтлээ үүдээс ийм сайхан тий. Байшин дотор ийм мод зоо тарьсан байх юм. Winter Garden байгаа. Энийг бол яг архитектурын шийдлийн хувьд бол бас ингээд манай ажилчид болон одоо манад ирсэн бүх одоо зочдын 360 градусаар ингээд мэдрэхийн тулд бас ингээд тойроод одоо 360 градусын коридорт авах. Та хэд маань одоо ингээд яваад сонирхоод үзэх юм боллоо. За ийшээ манай ингээд ажилчдын хоолоо идснийхаа дараа бас ингээд нэг амрах хэсгийн энд чинь бас бэлтгэлийн толгоо бариулах бас нэг ингээд алжаалах тийм хэмжээний энэ төслийн 70% нь бол ногоон бот мод байгаа. Төслийг эхлүүлэхдээ л бид нэр ерөөсөө энэ ногоон байгууламжийн дээр бол маш их анхаарсан. Намар бид нар энэ 4 төрлийн өнгө харуулах хуудас хэмжээний модыг одоо энэ яг голын гарден тавьсан байна. Одоо энэ хус намар шаралцдаг шүү дээ, тийм. Тэгэх юм бол энэ агч байна, тийм, улаан болдог, тийм. Мөнх ногоон гацуур байна, хуш байна. Намар бол илүү гоё юм 4 төрлийн colorful өнгө харуулдагаас онцлогтой. Шугуй гэж байна. Өөртөө амьдралын чинь баг ихэнх хэсэг нь ингээд ажлын байран дээр өнгөрч байна. Тийм учраас яагаад ажил тав тухтай байж болохгүй гэж, яагаад эрүүл мэндтэй ногоон энэ байгаль их дэлгий биелэлтэй шахагддаг баялагийг хэрэглэх биш, шахагддаггүй баялагуудыг одоо хэрэглэх тийм шийдэл үүж болохгүйгээд нэгдүгээрт ажилчдаа зориулж өөрсдөө зориулж ирсэн. А хоёрдугаарт нь мэдээж энэ Монгол орны одоо хөгжлийн төлөө Монгол бас энэ барилга ингэж баригдах ёстой юм байна. Усаа хэмнэх ёстой юм байна. Энэ нарнаас энерги аваад энэ энергийг боловсруулаад эрчим хүч гаргах ёстой байна гэдгийг бас нэг хүмүүст бас нэг тийм урайлгач гэдэг юм уу те. Олон ногоон барилга байгуулагдсан нэгнээс анх удаа ингэж зориглоод эхэлсэн байна. Архитектурын хувьд бол 100% Монгол архитектур одоо ганц зориг гэж мундаг архитектур залуу хийсэн. Байгалийн гэрлийг ингээд хангалттай авах шийдэл гаргаж хийсэн байна. Дээр нь манай барилгач өөрөө 100% нарны энергиээр ажилладаг барилга байгаа. Илүү гаргасан эрчим хүчээр бид нэр төвийн эрчим хүч рүү нийлүүлж байгаа. Оо зөө. За энэ бас их гоё болон байгаа. Бид нар энийг бол ажилчдын нэг ямарлын болон гэдэг. Энийг хүн ийм орж ирсэн байна шүү дээ. Энэ одоо ингээд Тийм байна. Ээлжид эмэрлийн цаг дээр тэгэл ингээд суугаад ийшээ гад руу ингээд хараад ингээл одоо юу гэдэг амарч болж гин сайхан юм бодоо тийм ээ. Стол ингээд хүнээс тусгаарлаад тэгэл Ийм суулттай болох юм уу гэж. Тэр энэ барилга 100% смарт гэх юм уу? Барилга болж байгаа. Ирээдүйд бид нар энэ хиймэл оюун ухаанаар ажилладаг тийм барилга болгоно гэд явж байгаа. Манай бүх юунууд дээр бол унтраалга гэж юм байхгүй. Энэчнээсээ бүх тохиргоонууд ингэж явж байгаа. Цонхоо хааж онгойлгох эдгээр бол бүгд автомат баг. Дээр нь жишээлбэл энэ одоо өнөөдрийн температур зааж байна тийм. Явандаа энэ дата чинь цугларсаар байгаа бүтэн жил явахдаа 100 ер нь яаж халж ийн, үйл яаж хурж ийн, хөргөлтөө нэмэх үү, яах уу гэдгээ компьютер өөрөө зохицуулна гэсэн үг. Жишээлбэл ингээ хөшиг бууж ийн тийм. Өвөл нь энэ маш дулаахан барилга. Төвийн дулааны бид нар ерөөсө 100%-ийнх нь 20% л ашигладаг. 80% нь бид нар хадгалдаг гэсэн үг. Энэ хэсэг бол архитектурын хамгийн гоё хэсэг. Одоо энэ бороо орох, цас орох зүйлүүдийг бол айгүй гоё мэдэрдэг. Хоёр талдаа бас энэ зураг зурсан байгаа. Бид нар бас энэ уран зургийг бас бодож хийлгэсэн эмэгтэй эрэгтэй хоёр хүүхэд байгаа. Яагаад тэгэхээр бид нар их залуухан байна. Биднэрт их боломж байна тийм учраас залуу хүүхдүүд зурсан байгаа. Дээр нь бид нар чинь сэргийгт эрчим хүчний чиглэлээр ажилладаг учраас панелын дээр сууж байгаа. Тэнд ингээ харах юм бол
салхиас хийсэн байгаа. Тэр нуул өвөл одоо юу гэдэг нар дэлхийг хайрлаж байгаа. Бид нар бол байгальд ээлтэй гэдэг юм харуулсан. Зундаа бидний бороо орохоор бүх дээврийнхаа усны хаяглагыг авч яваад хойдолтой бид нар 40 тонны сав агуулсторож тэмдэг. Тэрүүгээр бол эргээд бид нар зам талбайгаа угаах, цонх саваа угаах. Жилдээ нэг 800-аас 1000 орчим тонн ус авдаг гэсэн хэмнэж. Энд бол бид нар бас тийм террас маягийн бийж гэсэн. Энэ айгу хөөрхөн террас аа зайл жижигхэн. Одоо бид нар бас ногоон барилга барьж үзлээ. Тийм учраас цаашдаа одоо бид нар ногоон буудалч гэдэг юм уу, ногоон апартмент ч гэдэг юм уу, ногоон үйлчлэгээний хэсэг те. Дээр нь бас Ая Моторс гэдэг брэнд оруулаад ирсэн байна. Энэний одоо юу гэдэг сэнгэж станц болон зогсоол те. Монгол орны альч зүг, альч өнцөг рүү явсан тэнд тийм сэнгэлэгч байдаг те. Нарны станцаар сэнгэлдэг болгож болж юм те. Салхи станцаар сэнгэлдэг болгож болж байна. Энэний төлөө бид нар бол нэлээд том шийдлүүд хийгээд одоо ажиллаад явж байгаа. Би бол энэ эрчим хүчний хараат бус байдалд байхыг хүсдэг. Тэгээ яг өөрийн чиглэлээр бол бид нарт одоо суманд тааруулсан эрчим хүч байхад одоо хот айлд тааруулсан эрчим хүч байж идэг тий. Хороолол тааруулсан одоо эрчим хүч байж идэг шийдлүүд рүү бид шилжих хэрэгтэй гэж харж байна. За баярлалаа. Та бүхний хийсэн бүтээснээс бас суралцах юм их байна гэж харлаа. Окей, баярлалаа. За ингээд галтгоо руугаа явцгаая. Оройн зоогоо би. За баярлалаа. Жамбай хаанхаа машин байдаг. Aya Motors брэнд нь болохоор хятадын хамгийн том автомашин үйлдвэрлэгч саяг. За тэгээд бид бүхний мэдих Alibaba гэх компани байна. Тэр хоёр том компани нэгдсэн үйлдвэр. Тансаг зэрэглэлийн цахилгаан автомашин гэж байна. За IM-д болоо загвар маань Aya Motors брендийн хамгийн анхны загвар байгаа. D-class сегменттэй full size седан загвартай орж байгаа. Бүтэн цэнгээр 625 км явах чадaltaй 4 дуурай хөтөлдөг буюу all-wheel drive системтэй цахилгаан машин байгаа. За батарейны хувьд бол 90 кWh-ийн батарейтай одоо туулах чадвар сайтай 5 м49 см-тай том биетэй гаднах загвар болон доторх технологийн шийдлүүд нь маш төвшөлтэй технологиор шийдэгдсэн байдаг. Хойд дугуй уртлыг өрүүлээд байгаад 13 градус иргэдэг. IM-ийн бүх машинууд дээр бас нэг онцлог зүйл нь болохоор машины инженерчлэлийг Williams Engineering гэдэг Формула 1-ийн хөгжүүлэлтийн инженеринг багууд тэднэртэй хамтраад хийсэн байна. Өөр төрлийн Guinness рекорд. За юуны Guinness рекордтой гэхээр хамгийн хоол замыг тасралтгүйгээр дрифт хийсэн рекордтой. Ер нь салоныг сонирхоод үзье. Сүүлийн машинуудад байдаг бүхий л энэ опшнгуудаар ингээл талуудад байгаа. За wireless chargeтай, 3 чар камертай, паркинг систем. Дээврийн одоо энэ арсныг бол чи Napal гэдэг. Энэ бүх арснууд болохоор бүгдээ Германы Баварын. Машин дээр өөр нь одоо асаах унтраах тавч байхгүй. Мөн Яах юм тэгээд яаж Машина яаж асааж яах гэхээр жолоочийн суудал мэдрэгч эхлээд таныг суусныг мэдэрнэ. Одоо энэ бол асцсан байна гэсэн үг. Одоо хоорон зэн дээр гიშгэл юм ба шүү асчтай. Одоо ингэ ассан болонд орж байгаа. Монголд одоо танаас орж ирж байна. Монголд манайх цор ганц дистрибьютор хэрэгтэй. Нийт машинуудын үн 176 саяас эхлээд 287-аас 900 хүртэл. Aya Motors брендийн 3 дахь загвар гэж яддаг. LS6 гэж загвар байна. Батарей болон өндөр хүчтэй систем нь 900 вольтын платформ хийгдсэн. Загварын хувьд бол ер нь бол SUV Sport Coupe загвартай. За 4.9 метрийн урттай. 0-аас 100 км руу бол 3.4 секунд орчим хурдтай. 100 кWh-ийн батарейтай. Бүтэн цэнэгээрээ болохоор 702 км явах чадaltaй болчихж байна. Цэнгээ авахын тулд гэрийн нөхцөл ер нь бол 8-аас 10 цаг цэнгэлж байгаа. Бид нэр болохоор одоо яг тэнд тавьсан байгаа гэрийн цэнгэлэгчийг яг машинтайгаа дагалдуулаад цөрлүүлээд өгчтэй. цахилгаан машин юу урд нь барьж үзсэн үү наргийн? Амжилттай бүр хаяач юм байна. Чи ногоон номертой машин хараад үстэй. Яг явдаг байдаг. Чи Прус барьдаг үстэй. Прус ч хагас хибрид шүү дээ. Тахан цахилгаан, тахан бензин.
сайхан хард мангас байна да. Энд гангад хятад машинууд ер нь дэлхийн бусад аль улс руу зарагдаад явж байна одоо юм байдлаар. 25 оноос бол Европын бүх улс руу ер нь гарч ирэх явж байгаа. За одоогийн байдлаар бол нэг 15 улс руу экспорт хийж явцсан. За манай хоёр одоо бэлэн үү? Ямар машин барьж үзмээр байна? Хамгийн том LS7 гэсэн загварыг дэглэн. За. Oh. So beautiful, nice beast. За ороод суугаад үзье. Боосод зориулсан үгүй болоод хамгийн тав дахьтай зарчиг хүсэж байгаа үнэсний сүлжээрсэн. Тэрчлэн бол zero gravity seat гэдэг. За уртлын судал тэр чигээрээ хураагдана. За тэгээ энэ судлалын хөлн өргөдөд Шууд хор болох юм байна. Өдөө сайхан явж байгаад яг энэ донт бол үнэхээр таашаалтай юу? Таашаа. хэр вэ? Дайчгүй шүү. Доороос массаж хийгээдээ залуу нь массаж мэн. Тэр чигээрээ 5 дахь юм байна дөө. Салхины шил бол бас 106 градусын задгай салхины шил байгаа. Таныг суугаад торнод бэрэг бишгцэн байгаа болохоор тэр доод болон дээдийгээд шаасцсан. Өрүүл нь яг нисгон гацны өрүүл шиг. Чи дээшээ болвол наач нисэх юм байна гэж. Вау. Хүй. Ава. Oh, easy bro. Энэ нэг дараа чахаар нэг юу байгаа бандаа мэдрэмж байгаа. Хингийн машин биш. Яг нэг юм Сансны үлдэх цуулсан юм шиг. Мэдрэмж төрж байна. мастер очсон юм шиг л байна. Сархай юм байна. Явах юм ямар вэ? Валчс. Баргүй байна шүү дээ. Бас ингэ байна массаж хийгээд шүү дээ. Өрүүлэл андуурч гिचгээ. Баяртай залуучуудаа Марс дээр уулзъя. Холт. Хит мотортой юм бэ? Моторыг харин километр хэмжиж байгаа. Оо эн чи баг байхгүй шүү. Энэ юу юм? Энэ болохоор зөөрийн зам. Зөвхөн цэнэглэгч л байх юм. За ойлголоо. Захлаа машин гэдэг чинь юм л байт юм. За явцгаая. Руугаа явцгаая. За одоо нэг бас нэг супер гоё цахилгаан үсгэр те. За энэ Экофловын глэшер гэдэг мөсөн гол гэж хэлж юм уу эмгтэр юм байна. Одоо яг ажлын хөрөгчтэй адилхан. Аюугаараа давуу талтай гэх юм. Яг өөр дээр айс мейкерт. 9 минутанд 12 ширхэг мөсөн. Бас хөөрхөн эдэн мөсөлдөв ч юм байна. Тэгээд 38 литрийн багтаамжтай хөргөх болон хөлдөх хоёр хэсэгтэй. Энэ өөрөө ухаалар нөгөө аптай байхгүй. Бүгд утсандаа холбогдчихно. Уцаасаа Уу яаж цэнэглэх юм? гарны панелээр цэнгэлж. Бүтэн цэнгээр 48 цаг цэнгэлж байна шүү дээ. Энэ Экофлов Delta Max гэж загвар. Гаралтын хүч нь 2400 Вт. Өдөө гадаа авч байгаа юм шууд эргээ залхаад. Хөргөч асуудал. Хөргөч асуудал. Хөргөч бол би бол ерөөсөө зовхгүй шүү. Ямар ч асуудал. Ямар ч асуудал. C type-ийн 2 порттой USB 4 порт байна. За AC 4 гаргагчтай гэсэн. Тэгээ бас давуу тал нь энэ reset гэдэг энэ шанаг төхөөрөмж ямар нэг гэмтэл одоо учруулахгүй. Ямар ч юм байх. Аачаад гоё. Тэгээ нараараа давхарцсан гэж яхта хэрэглээгээ гаргаад байж болно. 200 max нь цаг 30 минут яваадсан гэх юм дээ. За энэ 60 ваттын folding panel буюу иквэддэг аяллаа зориулах гэсэн. Илүү жижиг авсаархан болчтой. Бороотой үуч цэнэг аавна. Одоо энэ өөрөө нөө литиум ион гэ батарейтай. Тэр нь өөрөө одоо энэ сүүлийн next generation батарей байхгүй. Энэ болохоор нэмэх 145 градус хасах 55 градус байж байна. 5-д ч гэсэн энийг аваад ороход болно. Хэдээс үдээ ба. Нөт орсон үнээс хамгийн хямдхан нь одоо River 2-ын сая гэж. Тэгээ хамгийн үнэтэй нь 10 сая гэж. Супер хөнгөөр болчихсон шүү. Тийм ээ. Яхан баг. Энэ самбраар хэр удаан цэнэглэх вэ? Энэ 60 ваттынхаа 30 орчим цаг юм байна тий. 400 ваттынхаар бол энийг 8 цагийн хүчин чадлын бүр нэммээр байгаа бол ийшээгээ юм 2 даалгавар бас байна. За энэ экстра батарей бол нэг 3 сая гэж байна. Тэр нь болохоор ямар нэгэн коноп байхгүй тэр чигтээ батарей хажууд нь тавиад энэ рүү залгаад хүчин чадал нь 2 дахин юм. Тий. Нийтдээ энэ рүү 2-ыг залгана гэсэн. Тэгэхээр нийтдээ эн чинь бүр 7200 кВт болно гэсэн. Чи одоо бараг 10-аас 20 өвч. Тийм. За энэгээр бол 4 бодог хийнэ. Энэ бол 5 өвчүүнээ. Тэр нэг гол point бол нөө mindset-ийг өөрчлөё гэдэг. 5 дахьтай аялаач, байгальд эко аялаач. За тулгаалаа баярлалаа. Баярлалаа. Тэгээд манай бас бүтээгдэхүүнийг сонгож байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд контентууд нь бас амжилт хүсье. Үнэхээр бас Монголыг бас дэлхийд хоолоор нь, соёлоор нь тий арга шүсгийн асарчлан гойжуулж байгаа залуустай амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Тэгээд шалтгаан үнэлж байгээ. Бай.
Чиний на моє речини Чиний задон харцанд чиний Оерче Бүгдээ сайн байцгаана уу? Сайхан үйлчлэг зохиож гэнэ үү? Артер боодог voice-ийн хоолоо яс гаргаад ирлээ. Өнөөдрийн цэцэнд юу байна вэ гэхээр хоньны боодог байгаа. За дээрэс нь бидний одоо тренд өвхрийн өвчөө байж байна. За мөн манай боодог voice шорлог парти гэж одоо ер нь хийгддэг. Тэгээд тэр шорлогоо авчирсан байж байгаа шүү. Сайхан болцоорой. Баярлалаа. Sleigh bells are ringing out by the sea, sending a message of love and sympathy. This Christmas will be something unreal. Baby, I'm falling under your charm. All I ever wanted got you wrapped up in my arms. And we'll stay up all night, and the fireside is blazing bright. This Christmas will be something unreal. Darling, you saved my heart, just as I thought I was falling apart. I'll be on your side for Ээж зачгүй юу? Хоолой дээр залуу минь сайн старч байна. so tall. I'll be just fine when you knock on my door. Kiss me, darling, don't be shy. It's you that I adore. I will try hard just to keep you. So keep on smiling. That is what I'll do.
байдаг байг гэдэг сонирхож. Бүгдээ хийж байгаа бичлэг бичлэг бол. Аманд ороод тайлбар. On your side forevermore. Under the mist. Доор сүүлүүд. I'll be just fine when you knock on my door. Kiss me, darling, don't be shy. It's you that I adore. Би шигүү явуулах дуртай гэж байна. Шигүүдрий. Бодог янз юм байна. Бодог байсан залуустай баярлалаа. Чи олон жил энэ бодог мэдэх болтугай.